За дундаж давхар аврах вэ гэсэн өнөөдрийн мэтгэлцээ үргэлжилж байна. Тэгээд дундаж давхар гэдэг маань бол Монгол улсын хувьд бол бас хүнд байдалд орсон. Үжиж байгаа улс орнууд бол нэг 50%-аас дээш байж ажил бол бас бололцооно гэж үздэг бол Монгол улсын хувьд бол 25% таа. Тийм учраас дундаж давхрыг аврах дээр энийг хамгаалах дээр бол үндэсний үйлдвэрлэл мөн дээрээс нь багш ажилчид ингээд төрийн албаа агчдын амжилгааг сайжруулах зам өөрийнхөө хэрэглээ мөн дээрээс нь боловсруулал эрүүл мэндэд тэр олж байгаа орлогоороо бүрэн хангаж чаддаг байж дундах давхар руу ордог бол өнөөдөр бидний хувьд хүнд байдалд орсон. Тийм учраас энэ гадны компаниудыг шүтэх гаднаас орж ирж байгаа энэ бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх импортыг орлого бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр та ямар бодлого барьж ийн вэ? За жишээ нь Монгол улсад өнөөдөр хийж байгаа томоохон төслүүд дээр бол гадных нь л ажилладаг байсан. Монголчууд барилга барьж чадчихээн, замаа барьж чадчихээн. Гэтэл гадны компаниуд ажиллаж идэг байсан. Энийг яаж зогсоох вэ? Нэг төсөл. За ер нь бол бид нар үндэсний үйлдвэрлэлд дэмжих нь бол нэг номерын асуудал. Үндэсний бүтээгдэхүүнийг худалдаж авах. Үүнийг энэ ард иргэдээ эх оронч худалдаа авалтыг хүний үзэл санааг суулгах дээр та ямар ажил хийх вэ? Энэ тал дээр хариулаач ээ. За маш чухал асуулт асуулаа. Жаргал сайхан гишүүнтэй санал нэг байна. Үндсэндээ үндэсний үйлдвэрлэлд дэмжихгүй, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ худалдаж авдаггүй, импортыг шүтдэг энэ хэрэглээний байдал бол манай энэ дундаж давхаргаас дэмжихгүй байх, бүрдэхгүй байх, за цаашлаад үн ханш өндөр байх ийм гол үндслэл болж байгаа. Ийм учраас бид төрийн худалдаа авах ажиллагааны тухай хуулийг улсын хурл дөрвөн барихаар боловсруулж үндсэндээ бэлэн болгож байна. Энэ хуулийн үр дүнгээр эх оронч худалдаа авалтыг дэмжих, дотоодын үйлдвэрлэл 10% өндөр байсан ч гэсэн дэмждэг, илүү чанартай бүтээгдэхүүн худалдаа авдаг ийм систем рүү шилжүүлэх нь үндэсний үйлдвэрлэгч ажлын байраа дэмжиж байгаа бодлого. Монголд ажлын байр бий болгоод үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниудаа дэмждэг зээл, хүү, худалдаа авах ажиллагааны бодлого байж аж улс орон хөгжинэ. Одоо энэ хөгжсөн Азийн бар улсуудын Хятад, Япон, Солонгос бүх улсуудын бодлого тийм. Импортын татвараа өндөр тавьж дотоодын үйлдвэрлэгчтэй хамгаалдаг. Манайх бол өврөө дэлгэцсэн юм шиг үндэсний үйлдвэрлэгчдэд дэмждэг бодлоготой. Жишээлбэл оромдын тос үйлдвэрлэлд Японд чанартай тос гээд авч яхад манайх нөөд гайлын татварынхаа үнцнээс болоод унгааж идэг. Ер нь тэгээд дотоодоо үйлдвэрлэж байгаа бүх бүтээгдэхүүнийг ерөөсөө үндсэндээ унгаах гэж байгаа юм шиг татварын зээлийн бодлого явж байгаа нь манай энэ таны хэлж байгаа энэ үндэсний үйлдвэрлэлийг унгааж байгаа нэг шалтгаан болж байгаа. Одоо энэ санаатай юм шиг энэ бодлогыг бид өөрчлөхийн тулд 5 жилийн үндсэн чиглэлдээ эдийн засгийн бүтцийн реформ хийх зохис бодлогыг оруулж ирсэн байгаа. Энэ бол нөгөө эр шинжлэлийн бодлогын нэг хэсэг нэ. Ингэж ер нь ерөөсөө дэлхийн бүх улс төр дотоод үйлдвэрлэлд дэмжиж дотоодоо маха, арьс, ширээ, ноос, ноолураа босруулдаг болж ээж улс орон хөгжинэ. Энэ зорилгоор бид эдийн засгийн чөлөөт худалдааны хэлцээрийг байгуулсан эх оноос хэрэгжүүлэхийг хүсэж байна. Улсын хурл дэмжихийг хүсье. Тэнцээ 350 бүтээгдэхүүн экспорт. Зөвхөн ноолур гэж одоо бид түүхийгээр нь 327 сая доллараар экспортлж байна. Энийг зөвхөн уцуулгаад гаргахад тэрбум доллар